Зэнэ үү. За өнөөдрийн бичлэгээр болохоор хүлээн зөвшөөрлийн талаар ярмаар санагдаад миний бас одоо энэ бүх одоо зүйл адал явдал туулал маань дандаа хүлээн зөвшөөрлөөс эхэлсэн байдаг. Өмнө нь хэлж байсанчлан одоо 2 жилийн өмнө өөртөө ингээд маш том асуултуудыг тавьж ирж маш гүн гүнзгий бодож эхэлсэн гэд хэлчихсэн тий. Тэгэхэд ч гэсэн хүлээн зөвшөөрч чадахгүй айгүй их удаад байсан. Хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан. Хүн бүр бас ер нь өөр тохиолдож байгаа асуудлуудаа хүлээн зөвшөөрөд сурчих хэрэгтэй байдаг юм байна. Тэгвэл одоо асуудлууд чиний одоо сэтгэлийн дарамт хар бараан зүйл арай илүү хөнгөрөх юм шиг санагддаг болсон. Хүлээн зөвшөөрлийг хүмүүс бууж өгч байгаа мэтэр хүлээж авдаг. Эсвэл одоо өөрийгөө өмөөрөх өнцгөр хардаг. Миний буруу байгаагүй, ийм зүйл тохиолдох ёсгүй. Яагаад надад ингэж байгаа юм бол гэд одоо хохирогчийн дүрээр хардаг тий. Гэхдээ нэгэнд болоод өнгөрчихсөн байхад яг нөө өөр өнцгөр харж чадахгүй алдааг бусдаас хайгаад хэлдэг гэх юм уу? Нэгэнд болоод өнгөрснийг өөрчилж чадахгүй. Тийм учраас өөрийнхөө энергийг, өөрийнхөө сэтгэлийг өнгөрсөнд зовниулахгүйгээр тий ирээдүйд одоо энийг яаж шийдэж болох вэ гэдэг дээрээ фокуслах, илүү тэрэн дээрээ түлхүү анхаарах. Өөрийнх нь одоо тэр өнгөрсөн лөө чиглүүлээд байгаа энерги өөр зүйл рүү аваачиж тэр зүйлтэй чиглүүлж илүү шийдэл рүүгээ анхаарч өнгөрсөнтэйгээ зууралдахгүй байх хэрэгтэй. Энэ бол зөвхөн одоо болсон зүйл дээр хүлээн зөвшөөрөх, үйл явдлыг хүлээн зөвшөөрөх. Чам тохиолдсон байгаа зовлон бэрхшээлийг хүлээн зөвшөөрөх. Ийм асуудлын талаар ярьж тий. 2 жилийн өмнө би скутерээр явж байгаад маш том осол орсон. Айгуу тийм гэрэлгүй замаар явж байгаад яг нэг тийм боржууртай байсныг нь хараагүй. Яг боржуурыг нь очиж мөргөөд ингээд урагшаага шууд ингээд дунжижсэн. Тэгэхэд бас маш их гэмтэл, бэртэл болон ингээд сэтгэл санааны айгуу тийм хэцүү байдал орсон бохгүй юу. Тэгээд өөрөө яг ингээд нүүрэн дээрээ шарахтай те ингээд гоо сайхан ч гэсэн ингээд айгуу хэцүү нэг тийм хохирол амсаад. Гэхдээ зөвхөн тэр чинь одоо надаас л болсон би өөрийнхөө анхаарал болгоомжгүйгээсээ болоод тийм босолд орсон байгаа шүү дээ. Тэгээ нөгөөдгийгөө бүр ингээд байршуулах газар олохгүй, паркинг спот нь одоо байршуулах цэг нь байдаг тустай байдаг шүү дээ. Яг тэр цэг нь ингээд ойр хавьд нь олдохгүй. Уйлаад би яг тэрийг буцаж унаад яг гэр хүртлээ дахиад унаа явжсан бохгүй. Гэтэ ингээд уйлаад яваад. Тэгээ ингээд гэртээ харьчаа дахиад ингээд уйлаад нөө өрөөндөө ороод орон дээр ингээд мухар цуугаал ингээд хараг хамаг хөшгөө хаагаал хаалга малгаагаал нөө өөрийгөө тусгаарлал ингээд уйлж мэлээ тэ ингээд амар би хохирцсан гэж яг тийж хараад. Тэгээд манай нөхөр бас яг ингээд орж ирээд хараа одоо нэгэнт ингээд болоод өнгөрцөн шүү дээ. Чи ингээд одоо гимтэж бэрхсэн байгаа хэсгүүдээ яаж янзлах уу? Одоо имлэг ороод яах уу, ийх үү те тэрэн дээрээ анхаараа. Түүнээс чи битгий ингээд өөрийгөө тэ түгжээд өөрийгөө хориод ингээд яг нэг юм хохирчин сэтгэл зүгээр хандаа чи битгий ингээ хараж нэгэнт болоод өнгөрцөн юм хүлээн зөвшөөрөөд ингээд цаашдаа яах вэ гэдэг дээр анхаараа гэдэг яг тухайд надад тийм зөвлөгөө өгсөн бохгүй юу? Тэгээ одоо бодоод харин ингээ маань нөхөр айгу ухаантай. Ер нь л ингээл айгу гоё зөвлөгөө өгдөг. Намайг ингээл чиглүүлдэг болохгүй байх. Болохгүй байвал чи ингэдэ шүү гэдгийг ингээл хэлдэг те. Яг тухайд надад яг тэгж хэлэх тийм хүн байсанд одоо айгу баярлж байгаа байхгүй юу? Ер нь бол яг тэр нөхцөл байдлыг яг зөв өнцгөөс нь хараад ингээд ингэх хэрэгтэй гэдгийг хэлээд өгөх тийм хүн байсан тулдаа тий би ингээд цаг алдахгүй эмчтэр очоод ч юм уу тэгэл ингээд өөр төр анхаараа шууд ингээд эхэлсэн. Хамгийн гол нь би хүлээн зөвшөөрсөн бохгүй одоо тийм осолд орсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Тэгээ нөгөө сэтгэл ингээ хүндүрлээд байх юм байхгүй. Тэгэл яг хүмүүс надтай уулзахаар өө тэгсэн юм уу? Яна мана гэл ингээд л хэлсэн. Гэхдээ ингээд надад тэр нь ингээд нэг тийм хүнд тусахгүй. Аль хэдийн ингээ хүлэн зөвшөөрсөн болохоор илүү амар тайван байж тэр одоо нэг бяцхан туслыг ингээд давж гарч чадсан байдаг. Тийм болохоор одоо яг миний энэ ярьж байгаа бичлэг, сэдв тийм ээ. Яг ийм нөхцөлд орсон байгаа хүнд тааралдаад тэр хүн маань сонсоод тэр хүнд тус болоод ингээд явах юм бол маш их баярлалаа. Тийм тэгээд миний одоо энэ хийж байгаа зорилго ч гэсэн ийм байдаг. Одоо яг энэ миний бичлэгийг үзэж дуусаад ч юм уу те өөр дээр дахиад зүүн шинжилгээ хийгээд хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юу байна вэ гэдгээ бас бодоод үзээрэй. Эсвэл өөртөө нь томоохон асуудал бэрхшээл тулгарсан байгаа бол өнгөрсөн рүүгээ тэр хүн ингэсэн бол ийм байх байсан. Тухайн үед би ийм үйлдэл хийсэн бол ийм байх байсан. Би ингэх ёсгүй л байсан юм да гэж нөгөө бурууг чихгүйгээр окей нэгэнд болоод өнгөрчихсөн. За тэгвэл би одоо яах ёстой вэ? Цаашдаа тэгвэл энэ асуудлыг яаж шийдэх вэ? Яавал энэ ингээд гоё шийдэгдэж болохоор байна вэ? Намайг юуг ойлгоосоо гээд надад ийм зүйл тохиолдож байгаа юм болоо гэд маш сайн бодоод дүгнэлт хийгээд үзээрэй. Бас бичих айгүй сайн хэрэгтэй нэмэртэй байдаг. Тийм болохоор бичээд бас үзээрэй. За нэгдүгээр тийм байлаа. Хоёрдугаар хүлээн зөвшөөрч чадахгүй байдаг зүйл нь юу гэхээр өөрийнхөө сул талуудыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад байна. Угаасаа л бид нар те ингээд нэг юм хамгаалах механизм байгаа. Бид нарт өөрсдөнд маань хин нэгнээс одоо хин нэгний үгнээс хин нэгний үйлдэлээс хамгаалах өөрсдөө хамгаалах тийм үйлдэл зан характер үг тиймэрхүү зүйлүүд байгаа тий. Гэхдээ тэр маань яг одоо таны хувьд юу ингээд бүр таныг сул талтай болгоод байна вэ гэдгээ хараад хүлээн зөвшөөрөх. Тэрэн дээрээ ажиллах. Тэр бас яг одоо өмнө нь хэлсэнчлэн тий бидний юм хамгаалах систем болоод байгаа тий. Тэгвэл хүмүүс намайг илүү сул дараа гэж бодоод ингэж штэ. Би ийм зан чанартай байж иж ингэдэг гэдэг ч юм уу. Би яг за би өөрийнхөө жишээн дээр ярив тий. Хэрвээ ингээд би өөрийнхөө муу зан чанараа хүлээн зөвшөөрөхгүй бусдад гаргаад ингээд яваад идэг. Тэгэнгүүт яг тэр нэг адилхан одоо комент хүмүүсийн одоо хэлж байгаа одоо надад хандаж хэлж байгаа үг нь яг адил давтамжтайгаар хоёр болон түүнээс дээш хүнээс ингээд ирэх юм бол өө за ингээд асуудал надад байна гэж бодож чаддгүй ихэнх тохиолдолд хүмүүс яг за тэгвэл яг асуудал надад байгаа юм байна гэдгээ нөгөө хүлээн зөвшөөрч чадахгүй ингээд улам өөрийгөө хамгаалаад одоо бусадтай одоо маргалдаж муудалцах тий. Тэр чинь тэгэл өөртөө айгүй их хар энерги бас дахиад хуримтлуулж яана л гэсэн үг баггүй юу? Ер нь бол сэтгэлийн юм углаас л үүсгэн штэ. Сэтгэл хөндөөрлөн өвдөн хүнтэй тэгж муудалцсан гэдэг чинь тийм гаатай мэдрэмжтэй зүйл биш тий. Яг тиймэрхүү сэтгэл үнэхээр ингээ ирэх юм бол асуудал надад байна гэж бодож өөрийнхөө тэр муу цан чанар дээрээ дүн шинжилгээ хийж те одоо ажиглаж би яг ямар зан гаргачаад идэм болоо гэдгээ өөрийгөө аягүй сайн ажиглаад тэр зан чанаруудаа хүлээн зөвшөөрөөд окей би үнэхээр ийм зан гаргачихдаг юм байна. Тэгвэл би ингээд тэрэн дээрээ анхаарий. Дараа нь би тэр зан чанараа гаргахаас илүүтэйгээр иймэрхүү тохиолдолд ингээд шийдчихдэг бай гэдэг тийм шийдлээ олох хэрэгтэй. Тэр бас айгүй чухал. Тийм болохоор өөрөө өөртөөгөө айгүй сайн ажил гэдэг байгаагийн нэг зүйл нь яг тэр болчиход байгаа байхгүй юу? Одоо энэ бол яг нэг юм насан туршийн ингээд хичээл шиг те бид нар
Яг өмнө хэлсэнчлэн яг ингээд анх удаа л амьдарч байгаа. Бүгдийг мэдээж төгс ингээд байлгана гэж байхгүй. Тийм учраас хүн болгон төгс биш шүү дээ. Okay, би ийм алдаа гаргадаг байсан юм байна. Тэгвэл би дараа нь энийгээ ингэж шийдэж болох юм байна гэж хүлээн зөвшөөрөх, гэж харах өнцгөө өөрчлөх. Хүлээн зөвшөөрөл ер нь бол ингээд харах өнцгөөс шалтгаална гэх юм уу? Чи яг нөгөө одоо өнгөрсөн рүү ингэж харж байснаа тий. Окей, хүлээн зөвшөөрлөө. Болий. Ирээдүг рүү харъя. Тий. Энерги өөр тийш аваач. Яг ингээд эхлэх юм бол бас ингээд илүү сэтгэл хөнгөн болж ирэхэд туслана гэж боддог. За дараагийнх нь болонгууд бусдыг хүлээн зөвшөөрөх, байгаагаар нь хүлээн зөвшөөрөх. Бусдыг хүлээн зөвшөөрөх гэдэг маш том сурах хичээл юм шиг бас санагддаг. Гэхдээ яг энэ дээр ингээд хэллээ гэд шууд нөгөө хүлээж авах өөр дээрээ шууд нөгөө ажил хэрэг болгоод буулгаж чадах хүмүүс маш цөөхөн байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр хүнд өөрт нь тохиолдож байж л ер нь тухайн зүйлийг яг гүндээ ойлгож гэж хүлээж авдаг санагдсан. Тийм учраас яг би энд зүгээр яриад л өнгөрье. Үнэхээр яг таны бодлыг өөрчлөх юм уу? Эсвэл надтай санал нэгдэж байж магадгүй тийм ээ. Ер нь анзааргаа нөгөө нэмэгдүүлээд хамгийн чухал нь анзааргаа нэмэгдүүлэх, анзаарах гэдэг байгаа тийм. Хизэнээс юм бол сайн мэдгүй байна. Гэхдээ яг бусдыг айгүй их анзаардаг болсон байсан. Одоо маш олон жилийн өмнөөс. Тэгээд яг хүнтэй ингээ харьцахдаа одоо тэр хүн надад ингээд муухай хандлага гаргах ч юм уу эсвэл тэр хүний ярьж байгаа яриа гаргаж байгаа үйлдэл энэ төр нь айгүй сонин энгийн бус ч юм уу тийм байх юм бол тухай одоо би шууд тэгж боддог болсон бохгүй ингээд энэ хүний бага насны айгүй хэцүү өнгөрсөн байх та энэ хүн яг тиймэрхүү юм туулаад ингэсэн бах та тий эсвэл яг ингээд аав ээжийн хайрыг хангалттай хүртэж чадаагүй юм болов одоо багаасаа амьдарч ирсэн амьдралынхын замналтай нь connected буюу одоо холбогддог одоо гаргаж байгаа зан ашууд нь тийм ээ. Дандаа тийм өнцгөөс ингэж хардаг болчихсон байсан. Тэгэхээр бусдыг тэгэхээр ойлгохыг хичээе гэж бодох юм бол харах өнцгөө өөрчлөөд үзээрэй. Тэр хүний бага насыг юм ч юм уу амьдралынхаа тухай сонсоод үзээрэй. Ямар нэгэн асуудал тохиолдсон тийм зовлон зүтгүүр байдаг юм бэлээ. Одоо хайртай дотны хүмүүсээ надтай ингэж харьцах ёстой. Надад ийм зан ааш гаргах хэрэгтэй. Тэгээ надад ингэх ёстой. Энтэр гэсэн одоо тийм хүлээлт үүсгдэг. Тэр хүмүүсээ ингээд айгу одоо тэгээ нэг өөрийнхөө бодсноор ингээд байлгах гад хүснээрээ байлгах гад байдаг тийм зантай байснаа бас анзаарсан. Одоо болохоор би яаж өөрчлөгдсөн бэ гэхээр тэр хүмүүсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг болсон. Миний өөрчилж чадах юм байхгүй гэдгийг ойлгосон. Тэ? Харин би өөрөө харах өнцгөө өөрчилж тэр хүмүүсийг хүлээн зөвшөөрсөн гэх юм уу? Тийм байдаг юм бэлээ. Би тэр хүмүүсийг өөрчлөх гээд байгаа даа биш. Би өөрчлөгдөх ёстой байсан. Би харах өнцгөө өөрчлөх ёстой байсан. Хэрэгтэй байсан тий. Ёстой гэж хэлэхээр бас айгүй имэдэг үгнүүдийн бас нэг болчихсон байна. Заавал ийм байх ёстой гэсэн юм байхгүй шүү дээ тий. Тийм тэгэхээр миний ярьж байгаа юмнаас авах гэх ухаанаар хандана. Бусдыг бас өөр өнцгөөр харах гэж хичээнэ. Тэр хүн хичнээн муухай ааштай байгаад хичнээн харьцахад хэцүү таарамжгүй байлаа гэхэд те бид нар өөрчилж чадахгүй. Цаг нь ирэхээр
Тэр хүн өөрчлөгдөж магадгүй, өөрчлөгдөхгүй ч байж магадгүй тийм ээ. Яг хоо энэ дээр ингээд айгүй нөгөө өргөн хүрээтэй бас сэдв болохоор яг нэг ингээд үзүүрээс барихаар бас жоохон хэцүү л байна л да. Гэхдээ яг миний ярих байгаа өнцгийг аюу сайн ойлгож байгаа байх гэж найдаж байна. Тэгэхээр бичлэгийн хүргээд дуусгая. Хүлээн зөвшөөрөл гэдэг нь те бууж өгж байгаа хэрэг биш шүү. Та зүгээр харах өнцгөө өөрчлөөд үзээрэй. Энэ бас те хэрэгжүүлэхэд одоо шууд биелэгдэх тийм амар зүйл одоо ихэнх хүмүүст бол тийм амар зүйл биш. Маш олон оролдлогоор өөрчлөгдөж болох зүйл учраас оролдоод л байгаарай. Анзаараад л байгаарай. Анзааргаа айгуу сайн нэмэгдүүлээрэй. Уцтайгаа ихэнх цагийг өнгөрөөхөөс илүү өөртөөгөө цагийг өнгөрөөхийг хичээгээрэй. Өөрийгөө ухаж эхлээрэй. Өөртөөгөө танилцаарай. Энэ бол бидний одоо орхигдоод байгаа мөн хийх ёстой байгаа зүйлсийн хамгийн нэгдүгüүрт хийх хэрэгтэй алхам юм шүү. Тийм учраас өөртөөгөө ойрхон байгаарай. Чи өөрөө хүчрхэг байж, хөнгөн сэтгэл зүйтэй байж, тийм ээ. Өөрт таарлах, өөрт тулгамдах асуудлыг маш хөнгөхнөөр даваад гарч чаднаа. Тийм учраас өөрлөгөө гүнлүгээ ойртоорой. Өдөр болгон өөртөөгөө ажиллаарай. 10 минут, 15 минут, 20 минут ч хамаагүй те. Тэмдэглэл хөтлөөрэй. Өөрийнхөө зан чанарыг бичээрэй. Өөрийнхөө муу зан чанарыг ч гэсэн хүлээн зөвшөөрөөд үзээрэй. За тэгээ энэ хүртэл сонссонд маш их баярлалаа. Bye.